За сайн байцгаана уу хүмүүс. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ тэгэхээр 31-р дасгал дээр дараахан өгөгдлийг ашиглан за x, y, z байцуудын нэгтэйг олж агрегат төлөв байдлыг тодорхойлно гэж байна. За тэгэхээр энэ дээр бол бид нар ерөөсөө нэгтэйг олохын тулд массыг эзлэгүүнд хуваах буюу g-ийн 100 m хуваадаг нь v гэсэн томьёонд бол орлуулад ботчихно. За тэгэхээр энэхүү томьёонд орлуулаад та бүхэн бодоорой. Тэгэхээр зөв хариулт нь бол A хувилбар болж гарч ирнэ. За 32 дугаар дасгал дээр өгөгдөл ба графикийг ашиглаад урвал аяндаа явагдаж эхлэх температур ба термодинамикийн боломжийг нь тодорхойлгоно. За тэгэхээр даалгаврын өгөгдлөөс нь харахад бол ерөнхийдөө температурын холбогдол нь бага байгаа учраас Гиббсийн чөлөөт энергийн тэмдэг бол энэ талбайгаар тодорхойлогдох ба сөрөг утгатай явагдана гэж байна. Сөрөг утгатай явагдана. За тэгээд дельта G-ийн тэг үед урвал аяндаа явагддаг. За тэгэхээр дельта G-г олохын тулд дельта H-аас хасдаг нь температурыг дельта S-д үржүүлээд энэ тэгтээ тэнцүү гэсэн тэгшдэглэр бол тухайн урвалын явагдаж эхлэх температурыг бол тодорхойлдог. За тэгэхээр энэчнээс бид нэр тодорхойлоод үзэхлээр за T нь бол температур нь бол 462 Кельвин гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ урвал 464 Кельвин температураас доош температурт аяндаа явагдах боломжтой гэсэн. За тэгээд ингээд харахаар зөв хариулт нь бол D байх нь. 464 энэ талбын хандлагын дагуу сөрөг, энтропийн хандлагын дагуу сөрөг урвал нь бол термодинамикийн хувьд бол 464 градус Цельсиус нам температурт аяндаа явагдах боломжтой гэж бол хариулах нэ. За дараагийнх дээр нэг бодисын концентрацийг нь 2 дахин ихсэх гэж чулуун урвалын хурд хэрхэн өөрчлөгдөх вэ гэж байна. За тэгэхээр энэ дээр бид нар бодлого ботно. За урвалын хурдыг их бодисын концентрацийг 2 дахин ихсгэж байгаагаар бодох нь байна. За тэгэхээр эхнээс нь бид нар томьёогоо бичгэнэ. За V тэнцүү N2 нөгөө их бодисын концентрацийг бүтээгдэхүүн бодисын концентрацид нь бол харьцуулж авах нь. За тэгэхээр энэ урвалынхаа тэгшэл бичгэлээр за ерөөсөө их бодисын концентрацийг 2 дахин ихсгэнэ гэсэн үг байгаа. Тэгэхээр их бодисын азот ч 2, ус дөрөвч ч 2. Гэхдээ H2 нь 3 дахин гэж гарч ирж байгаа учраас 2-ыг үрждэг нь 2-ын 3 зэрэг гээд 16 дахин ихснэ гэдгээр нь D байх нь. За 34 дараах галлигент карбон хүчлүүдийн хүчлэг шин чанар нэгсэх дарааллаар нь байрлуулаарай гэж байна. За энэ дээр бид нэр өснөгт өгдсөн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ К хүчил гэдэг нь бол ерөөсөө тухайн хүчлийн хэр хүчлэг шин чанартайг нь илэрхийлдэг. Тэгэхээр органик нэгдэлт бол карбон хүчлийн карбонил бүлгээс дугаарлах бөгөөд карбонил бүлэг нь хөрш орших нүүрс төрөгч атомын нүүрс төрөгч гээд цаашаа үргэлжлээд үсгэн тэмдэглэгээр тэмдэглэгдээд явдаг байна. За тэгэхээр энэ яг энэ зурган дээр бол нүүрс төрөгч атом нь хамгийн хүчлэг шинжтэй нүүрс төрөгч атом нь хамгийн хүчлэг шинжтэй нь бол их байдаг. Тэгэхээр энэ өгөгдсөн утгаар нь харахаар бол ерөнхийдөө хамгийн их утга нь бол их байна гэж үзэхлээр за нэгдүгээр хэн нэгсэх дараалал байлуулахаар мэдээж 1 2 3 гэсэн ерөнхийдөө ол утгаараа явчих нь. За тэгээ зөв хариулт нь Е. За тэгэхээр энэ хувирлаар бол эквивалент массыг бид нэр олох нь. За эквивалент массыг олохын тулд манганы оксид нь 3 орчинд 3 янзаар эсэлдэг гэдгийг бол бид нар мэдэх хэрэгтэй. За тэгэхээр хүчлэг орчинд бол ерөнхийдөө манганы оксид бол 5 электрон авдаг. За сармаг орчинд 3, суурлаг орчинд 6 электрон авж бол манган ангижирдаг байна. За тэгэхээр эквивалентийг нь олохын тулд бид нар яах нь хүчлэг орчин 31.6, сармаг орчин 52.6, суурлаг орчин 158 гарах нь. Тэгэхээр энэ урвал яг ямар орчинд явж байгааг бид нар эхнээс нь мэдэх хэрэгтэй болчихж байна. За тэгэхээр энд мэдээж манганы А2 үүсэх учраас энэ урвал бол
саармаг орчинд явагдсан байна гэж үзэж болох нь. Тэгэхээр саармаг орчинд бол 52.6 гарсан учраас зөв хариулт нь A байх нь. За тэгвэл энэ этил амины гидрон холгорыг буюу энэ нэгдэлдэг чөлөөт хос электроноор хослоогүй электроноор дундын хос үүсгэх, яон үүсгэх механизмаар үүссэн холбоо тус хэд байгааг нь тодорхойлох нь байна. За тэгэхээр мэдээж хамгийн эхлээд чөлөөт хос электроноор үүсэж байгаа нэг холбоо дундын хос электроноор үүсэж байгаа 9 хэмээн холбоо яон үүсгэх механизмаар бол тус холбогд үүснэ гэж энэ зурган дээрс харж болох нь. За тэгэхээр зөв хариулт нь биднэрт бол B байх нь. За дараагийнх дээр нь энэ хувирлын x, y, z нэгдүүдийг тодорхойлоорой гэж байна. За тэгэхээр эхнээс нь бид нар пентенийг устай нэгдэх урвалаар бол юу үүсэх вэ гэдгийг бичих нь байна. За x нэгдэл бол ерөнхийдөө пентенийг нь гидратацд ороод устай урвалд орохлоороо пентанол 2-ыг үүсгэдэг. Пентанол 2-ыг үүсгэн. За энэ доор явагдах урвалын тэгштэл нь харагдаж байна. За харин дараа ерөнхийдөө л пентен 2 нь за биднээсээ x нь авсан. Одоо тэгвэл y-ийг бид нар олохын тулд за нэгдүгээр шатанд S3-ын 3-тай урвалд ороод явах нь. Энэчнээс болохоор ерөнхийдөө урвал явагцаар байж хамгийн сүүлд хөрийн хүчилтэй харилцан үйлчлэгтэй y нэгдэл буюу пентен 2-ыг үүсгээд байгаа юм. Пентен 2-ыг за тэгэхээр энэ пентен 2-ыг үүсгэн. За тэгээд энэ үүссэн пентен 2 нь H боромтой нэгдээд 2 бором пентен үүсэх учраас ерөнхийдөө зөв хариулт нь бол B гэж гарч байгаа. За 38 дугаар дасгал дээр дараах нийтлүүдээс геометрийн хадсамаар үүсгдэг өөр ангийн төлөөлөгчид X, за нэг ангийн төлөөлөгчд болох функционал бүлгийн байршлаас хамаарсан изомер Y, хирал атом бүхий оптикийн изомер Z-ийг тус байгааг нь тодорхойлох нь байна. За тэгэхээр бид нар эхнээс нь бол геометри изомер нь бол гол тэнхилгийн хоёр талдаа байгаа бүлгүүд буюу цис таранс байрлалд байдаг гэж байна. За тэгэхээр цис таранс байрлалд байдаг нэгдэл нь аль вэ гэхлээр 3 болон 5 дугаар нэгдэл ах нь. За тэгээд x нь 2 байна. За тэгвэл нэг ангийн төлөөлөгчд болох функционал бүлгийн байршлаас хамаарсан изомер бол 1 болно 6 дугаар бүтэц ахны гурвалсан алкины бүтэц байна. За хамгийн сүүлийнх нь халагчууд нь өөр хирал атом бүхий оптикийн изомер нь бол энд ерөөсөө 1-р бүтэц 2 3 за 6 дугаар бүтэц бол ерөнхийдөө харагдаж байна. Тэгэхээр y нь 4-гээд за зөв хариулт нь бол x2 y2 z 4-гээд за энэ A хөлбөр байх нэ. За 39-р дасгал дээр 23.4 г натрийн хлоридэг 250 мл усанд уусгаад хэсэг хугацаанд электролиз явуулахад анод дээр 5.6 литр хий ялгарваа гэж. За тэгэхээр энэ анод дээр ялгарсан хлорын эзэлгүүн ба электролизоор задарсан усны массыг нь олох нь байна. За хамгийн эхлээд бид нэр урвалын тэгштгэлээ бичээд тэнцвүүлэх нь байна. За тэгэхээр урвалын тэгштгэлээ бичээд тэнцвүүлснийхээ дараа бид нар за эхлээд натрийн хлоридын молийн тоог нь олох нь байна. За натрийн хлоридын молийн тоог олохлоор 0.4 моль гэж гарч байгаа юм. За энэчнээсээ харьцааг нь хлор 2-ыг хэвцэн 1 буюу 0.4 моль нь 0.2 хлортой хязлаад харьцуулагдана гэсэн үг. За тэгээд энэ хлорын нийт хэмжээг олохын тулд бид 0.2 моль 22.4 г мольтой үржүүлчихнэ. За тэгэхээр 224 литртэй үржүүлэлээр 448 литр гарна гэсэн байна. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ хүчил төрөгчийн хэмжээг нь бодох нь байна. За хүчил төрөгчийн хэмжээг бодохын тулд 5.6 литр гээд хий ялгарсан гэж өгсөн. Тэгвэл энэ 5.6 литр ялгарснаасаа 448 литр үссэн бол тэгэхээр 112 литр хүчил төрөгч бол одоо үссэн байна. За тэгвэл электролизоор задарсан усны хэмжээгээ бид нар олно. За урвалын тэгштгэлээ харж агаад
36 грамма за 112 литртэй үржүүлээд 22.4 дуу хуваацсан гэсэн үг. За инглихээр 1.8 грамм гарч байгаа. За энэчнээс бид нар зөв хариуг нь харахаар 448 литр хоолоор за 108 грамм ус үүснэ гэж харж байгаа. Электролиз зориул энэ 108 грамм ус задарсан гэж үзэж байна. За тэгэхээр зөв хариулт нь Е байх нэ. За 40-р дасгал дээр термопластик хуванцрын нэг нь полиакрил нитрил юм аа. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн 1 2 3 дугаар шатны уруулын тэгштгэлийг зөв дараалт нь оруулаарай гэж байна. За энэ дээр уруулын тэгштгэл нь харагдаж байна. За тэгэхээр 1957 онд Америкийн нэгдсэн улсын стандарт ойл компани судлаач бол пропенээс акрилонитрилийг гаргаж авах сүүлийн технологи боловсруулсан байдаг. За тэгэхээр энэхүү процессыг бол сохио процесс гэж бол нэрлэдэг байна. За тэгэхээр энэ үйлдвэрт бол порфин амиг хүчит төрөгчөг бол 1:1:2 гэсэн эзлэгүүний хязгаагаар бол аваад бие смут ба молибдены оксидын холимог дээгүүр нэвтрүүлээд хоёр уруулаар за энэхүү нэгдлийг гаргаж авдаг байна. За тэгэхээр энэ үйлдвэрийн дараагийн шатанд бол радикалын механизмаар бол нэгдэх уруулаар за полиакрилнитрил бол үүснэ гэж үзсэн байна. За тэгэхээр бид нар одоо энэчнээс харахлаа. За эхнээс нь үйлдвэрт за порфин амикийг аваад ер нь бол акринол нитрилийг бол гаргаж авсан гэж байна. За тэгэхээр порфинтэд томьёо нь бол 2 дугаар томьёо байгаа учраас эхнээс нь зөв дараалд оруулахын тулд 2 гэж үчигдэх нь. 2. За дараа нь энэхүү радикалын механизмаар халах механизмаар бол явна гэж байна. Халах механизмаар явна. За тэгэхээр халах механизмаар явагдаж байгаа уруул нь бол 1 байна. За тэгээд хамгийн сүүлд нь полимер чухал нь бол явагдсан байх нэ. За тэгэхээр зөв хариулт нь D байх нь. За гэрийн даалгаварт 2017 оны бие хувилбарийн дасгал 30-аас төсөөгээд 40-ыг ажиллаа. За тэгээ анхаарлаа хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.